За сайн байцгаана уу? Facebook-ийн найзуудаа энэ орой мэндийг хүргэе. За би өнөөдөр найз нартай цэц ба Женко гэсэн энэ асуудал дээр өөрийн санал бодлоо хэлье гэж бодож байна. За үндсэн хуулийн цэцээс шийдвэр гаргаад дунд судлаараа улсын ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд ерөнхийлөгч байсан хүн нэр дэвшиж болохгүй. Нэг л удаа нэр дэвших эрхтэй гэсэн ийм шийдвэрийг гаргасан байна. Энэ бол яхаар байхгүй зөв шийдвэрээ. За би яагаад ийм шийдвэр гарчив? Яагаад ийм байдалд хүрв гэдэг талаар бас улс төрч хүний хувьд энэ хүмүүсийн эргэлзээг тайлъя гэж бодож байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөд идэвхжүүлэн оролцсон. Цаад санаа нь юу гэхээр ер нь дахиад 4 жил биш 6 жил ерөнхийлөгч болъё гэдэг ийм хүсэлтэй байсан юм л да. Ингээд ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн тухай хуульд хуруу дөрээд тэгээд энэ асуудал дээр нь ерөнхийлөгч Баттулгад туршлага дутлаа, сэтгэл дутлаа, хүмүүс дутлаа яг үнэндээ. Тэр үед бол хүмүүс анхааруулж ирсэн шүү дээ. Жишээлбэл Батүл Зинх болд энэ хуулийг муу хийлээ шүү. Ерөнхийлөгчийг дахиж сонгуулахгүй байх ийм заалтыг тэр нөхөр оруулсан шүү гэж хэлж ирснийг бас ард түмэн санаж байгаа байх. Би ч бас энийг мэдчихсэн. Яг тэрүүгээр л боллоо. Тэгээд би энэ дээр нэг ийм зүйл хэлэх гээд байгаа. Цэцийг буруутгаж болохгүй. Цэц бол яг зөв шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч хүн нэг удаа 6 жил сонгогдно. Тэгэхээр чин одоогийн ерөнхийлөгч чин 4 жилдээ байж байгаа хүн байхгүй юу? Ахаад сонгогдохоор чин 10 жил болчих гээд байгаа байхгүй юу? Ахаад сонгогдохоор чин 2 удаа сонгогдох болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яах арга байхгүй цэц ийм шийдвэр гаргахаас аргагүй гэж би хувьдаа бодож байна. Ер нь тэгээд энэ ерөнхийлөгч нэг сонгогдох уу, 2 сонгогдох уу гэдэг дээр би бол 2 сонгогдох ёстой гэж уг нь боддог хүн юм байна. 4 жилээр Америк шиг 2 удаа сонгогддог ийм байвал зүгээр байхгүй юу? Ягаад тэгэхээр эхний 4 жилд нь тэр хүн ажиллаа хийн. Дараагийн 4 жилд сонгогдохын тулд сайн ажиллана. Дараагийн 4 жилд сонгогдохын тулд их зөв зүйтэй юм амлана. Хийн гэж хэлнэ. Тэгээ гарч ирээ тэрийг хийх ёстой шүү дээ. Тэгэхээр нэг удаа сонгогдно гэдэг чинь би ямар ахиж сонгогдох юм биш гэдэг ингээ хаяа явчих. Энэ солонгосын ерөнхийлөгчнөр нэг тийм залхуурсан юм хийхгүй ингээд нэг юм энэ тэрүүгээр хиссэн нэг цаг өнгөрөөсөн байдалтай харагддаг. Яг тийм байдал руу орчих гээд байдаг байхгүй юу? Тийм учраас 2 удаа 4 жилээр сонгогдно гэдэг чинь нэг удаа 6 жил сонгогдохоос хамаагүй илүү юм шүү. Дахид сонгогдохын тулд юм хийдэмэ гэдгийг би бас хэлээд байгаа. Тийм учраас энэ нэг удаа сонгогддгийг бол би нэгдүгээрт бол эсэргүүцэж шүүмжилж байгаа. За хоёрдугаарт энэ Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маш их алдаа гаргалаа л да. 6 жил болгох гэж шунж агаад ийм зүйл дунлаа. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт ардын намыг ийм хүчтэй болгосон. Ардын нам 2 хуваагдаад 2018 онд яг бие бинийгээ ингээд алхад бэлэн болчихсон байж хахад хөрөлт засгийн засгийн газрыг Халтмаагийн Баттулга ерөнхийлөгч хамгаалж авч үлдсэн. Арчилсан намаас 3 гишүүнийг уруулсан. Ингээд коноп хүрхгүй болоод хөрөлт засгийн засгийн газар 3 жилийн өмнө үлдсэн. Энэ бол ерөнхийлөгч Баттулгын маш том алдаа байсан. Өөрийнхөө намаас урвсан. Нам нь эсрэг эрх барьж байгаа хүчнийг ингэж засгийн газрыг унгааж тэднийг ингэж 2 хувааж дараагийн сонгуульдаа ялах юм
одоо гарцыг бэлтгэж байхад тэр одоо гарцыг үгүй хийж нөгөө намын дарга хөрөлцөхтэй одоо очиж тэрвэрлсэн. Энэ бол одоо Халтмаагийн Баттулгын 2 дахь том алдаа. 3 дахь том алдаа юу гэхээр энэ хүн бол одоо яг тийм сайхан сэтгэлээр хандаагүй. Сайхан сэтгэл байхгүй. Үнэн ч шударгаар яваагүй. Үнэн ч зам байхгүй. За бас нэг юм боловсрал муутай. Энэ муу одоо өөрийнх нь хийсэн үйлдэл энэ одоо бүхнээсээ болж энэ хүн өнөөдөр ерөнхийлөгчд дахин нэр дэвших ирэхгүй болж байгаа. Энэ бол яг бодит үнэн шүү. Би одоо юу гэдгийг Ардын намын талын хүн биш, би Жэнко Баттулгын талын хүн биш. Би зүгээр яг л одоо арчилсан үзэлтэй, арчлыг дэмжигч, арчилсан намын төлөө бас өөрийн амьдрал сэтгэл зүрхээ зориулж ийм зүйл болж байхад нь маш их харамсаж явсан хүний л үг юм шүү. Тэгээ би үнэн бодит байдлыг үнээр нь хэлье гэж бодсон. Тэгээд цэцвэл зөв шийдвэр гаргалаа. Баттулга өөрийнхөө хоронд гинүү, мэхэнд гинүү энэ бүхэндээ унлаа. Өөрөө огн бүх юмыг хүчээр, мөнгөөр ингээд хувилдаанаар болгох чинь гэж бодож явсан л да. Гэтэл бурхан гэж бас байдаг. Тэгээ бурхан ингээд бусдын зохицуулчлаа. Тийм учраас ингээд Баттулга ерөнхийлөгчийн хувьд бол харамсалтай байна. Зүгээр хувь хүнийх нь хувьд. Тэгвэл одоо Монголын ард түмний хувьд, нийгмийн хувьд энэ бол бас нэг тийм муу мухай одоо зүйл бас биш юм аа гэж би хэлж байна. Дараагийн ерөнхийлөгч үнэн чудраг, боловсралтай, сайхан сэтгэлтэй ийм хүн гарч ирээсэ гэж би одоо хүсэж байна. Ер нь бол одоо Монгол ардын зүйл цэцүүг байдаг да. Үннээр явбал үхэр тэргээр туулаа гүйцнэ гэж. Үхэр тэргээр туулааг гүйцнэ гэдэг бол хар ухаанаар бодоход боломжгүй зүйл л дээ. Тэгэхдээ үнэн юм явж ядарч хизээ нэгэн цагт ялдаг гэдгийг хэлж байгаа юм л да. Тэгээд энэ л одоо боллоо л доо. Баттулга ерөнхийлөгч үннээр явсан бол, шударгаар явсан бол, сайхан сэтгэлтэй байсан бол, намаасаа урваагүй байсан бол, нөгөө намын даргатай наалдаж тэр даргад одоо хитрхи итгэж ингэж яваагүй байсан бол бурхан ингэж зохицуулахгүй байсан гэж би хувьдаа бодож байгаа шүү. За ингээд миний хэлснийг авах гэхийн ухаанаар хандаараа. Ер нь л би үнэн бодит байдлыг л хэлье гэж одоо нийгмийн Монголын идэвхтэй нэгэн иргэний хувьд л өөрийнхөө санаа бодлыг фэйсбүүкийн найз нарынхаа хүсэлтээр, аман заримдаа өөрийнхөө хүсэлтээр хуваалцдаг юм шүү. Бүгдээрэнд нь энэ оройг сайхан өнгөрүүлээрэ, эрүүлийн хаз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.